За өгүүлбэрийн тонгоргох хуурдлын тухай ярилцъя. За өнөөдрийн хичээлийн зорилго бол өгүүлбэрийг хэрхэн яаж тонгоргож бичих вэ гэдэг аргуудтай танилцсанаа. За тэгэхээр хилэнд хуургал хийх үндсэн арга байгаа. Хураах, дэлгэрүүлэх, тонгоргох, салаалах. За энийг бол бид хилний хуургал гэж үзнэ. За тэгэхээр хилний хуургал буюу яаж тонгоргох хуургал хийх вэ гэдгийг. За өгүүлбэрийн төвшөнд ярихаас өмнө хэдүүлээ тонгоргох хуургалыг эхийн төвшөнд яаж хийх вэ гэдгийг хэрэгэн саная. За тэгэхээр эхийн доторх үг өгүүлбэр цогцлборын байрыг өөрчлөх, сэлгэх зэргээр эхийн утга санааг төдийлөн өөрчлөхгүй солин наривчж байгаа бол эхийн тонгоргох хуургал гэж нэрлэдэг. Өөрөөр эхийн бүтцийн хэсгүүдийг тонгоргоно гэж ойлгож байна. За тэгвэл өгүүлбэрийн тонгоргох хуургал гэдэг нь юу вэ? За өгүүлбэрийн бүтцэд орсон гишүүдийн байрыг сольж сэлгэх, үүрэг хизүү хэлбэрийг өөрчлөхийг бол өгүүлбэрийн тонгоргох хуургал гэж нэрлэнэ. Өөрөлдөл эхийн бүтцийн хэсгүүдэд орсон нэгжүүдийг сольдог бол за өгүүлбэрийн бүтцийн багтсан үг өгүүлбэрүүдийг явах байрыг нь солих. За мөн хилцүүн хэлбэрийг нь өөрчлөхийг бол тонгоргох хуургал гэж нэрлэдэг байна. За тонгоргох хуургалыг хийх үндсэн хоёр арга байна. За нэгдүгээрт нийлмэл өгүүлбэрийг бүрэлдэхүүндэг өгүүлбэрүүдийн байрыг сольж болно. За өгүүлбэрийн гишүүдийн байрыг сольж болно гэж. За өөрөлдөл гишүү хөлбөрүүдийн байрыг сольж болно мөн өгүүлбэрийн гишүүдийн байрыг сольж болно гэж ойлгож байна. За нийлмэл өгүүлбэрийн бүрэлдэхүүнд өгүүлбэрүүдийн байрыг солих жишээ байна. За тоосон дарагдсан урд хормоогоор наранд шаргадсан нүрийнхээ хөлсийг арчиж өгсөн. За энэ өгүүлбэрийг наранд шаргадсан нүрийнхээ хөлсийг тоосон дарагдсан урд хормоогоор арчиж өгч. Өөрөөр хэлбэл энэ тоосон дарагдсан наранд шаргадсан гэсэн хоёр өгүүлбэрийн байрыг нь сольж тонгоргосон. За мөн нийлмэл өгүүлбэрийн бүрэлдэхүүнд өгүүлбэрүүдийн байрыг сольж болно. За дөрвөн зөв цэвцэлийн утгаар цагаан үнээр тунав гэсэн. За энэ өгүүлбэрийн цагаан үнээр тунав дөрвөн зөв цэвцэлийн утгартай гэж. За өөрөөр хэлбэл зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрийн эцсийн ба эцсийн бус өгүүлбэрүүдийн байрыг болохоор сольсон байгаа. Ажиглагдж байгаа хаа. За өгүүлбэрийн гишүүдийн байрыг сольдог. Эрхий дарам зайд мянган зааныг багтаанзуржээ гэсэн. За энэ өгүүлбэрийн мянган зааныг эрхий дарам зайд багтаанзуржээ. Энд мянган заан эрхий дарам гэсэн хоёр гишүүдийн байрыг нь сольж найруулсан байна гэж. За энэ дэр анхаарах зүйл бол тонгоргох хуурдлын гол ач холбогдол өгүүлбэр доторх үгсийн байрыг солихдоо холбох хэрэглүүрийг зөв сонгож утгыг зөв гаргах нь чухал. За ийм учраас хилцүүн нөхцөл холбоосууд нь зарим тохиолдолд өөрчлөгддөг бас ийм онцлогтой гэж ойлгож болно. За жишээлбэл өгүүлбэр тонгоргох хуургал хийсэн жишээг та бүхэн ажиглаад үзээрэй. За ингээд ямар аргаар тонгоргосон байгааг дэвтэр дээрээ бичээд за өөрөө бие даагаад эдгээр аргуудыг ойлгоорой.